Намайг мөрөө. Намайг бүр. Гой нэртэй. Тийм үү? Тэгвэл чамаг хин гэдгийг. Буйнцэт. Вау! Чи ч гэсэн ямар гоё нэртэй юм бэ? Чи хэд настай? 8. 8. 1 2 6 8. Мөн үү? Үгүй биш. 1 2 3 4 5 6 7. Ингээд 8 юм байна. За. Хүй. Чи тэгвэл сургууль явдаг гэсэн үг юм уу? Энэ буйнцэцэнгийн цамцан дээр нь морь байна. Том алгаа би май унтсан. Ямар гоё юм. Чи морийг өөрөө зурсан уу? Үгүй шинэ авсан юм аа. Авсан юм уу? Чи морь авсан юм уу? Үгүй ээж аваа цам авсан юм аа. Ээж авчин чам цамц авч өгсөн юм уу? Хүй. Тэгэл чиний унсан морь чи энэ чиг ингээл яа гэж хурданда хүлж яах байх та. Үгүй том алгаа би сун. Чи одоо сураагүй байгаа юм уу? Суугааг байгаа би уулын чадахгүй уулын би уун чадахгүй би мөнөөс айгаад идэв. Айгаад идэв юм уу? Тийм. Амар том бийтэн ш тий. Тий. Гэхдээ морь унсан гоё. Уулын жоохон байхын намаа уулын маань хөдөө байхын би уулын сумаал. Тийм үү? Тэгээд сурахгүй яасан юм? Би уулын унаад хавал би унчулах юм. Жалаанаас сайн барьдаг байхгүй юу? Тэгээ аим худан явчулах юм. Хурдны уулахгүй ш тий. Үгүй хоол байчулах юм. Үгүй. Үгүй шүү дээ ингээд морой давхаар нь ингээд жалоогоо ингээд татхаар ам нь ингээд татхаар ингээд морьч зогсдог байхгүй юу? Тийм үү би бол сумаа юм л да. Чи цэвэн тэгвэл битээртэй хөдөө явах уу? Тэхүү. Тэгээ. Ээж авч чамайг хүүж явуулах юм болов битээр? Би ээж аваас төвсөж болно. Чи ээж аваасаа сайн гуйчих заа юу? За. Чи гэртээ ер нь юу хийж ин да? Дүүг хараад аль уулын жоохон баг юм үздэг. Уулын би дүүг сайн хадаа, жоохон шатар сайн судаг. Чи шатар тоглох юм уу? Тий. Би гочоо штэ өө юу. Тийм зүв би буруу бод. Чамд дүүнүүд байгаа мó? Бага штэ. Гурваа. Уулын сүнжээ байна, эмүүингүү байна. Ямар гоё. Чи тэгвэл ястаа гоё дүүнэртэйгээ тоглол гоё байдаг бах та гэртээ. Уулын би гоё дугаатай, уулын би ойлгүй. Уулын дугаа матчиж. Уцны дугаараа юу? Би одоо сайн чийжлэх гэдэг байхгүй. Гэхдээ ингэж хэлсэн шít манай нэг таньдаг ихч утасныхаа дугаар хаан сургууль сурдгаа Facebook юм уу зурагтаар ярьж болтгүй гэж хэлсэн. Хэрвээ ярих юм бол чамаа хүн амт хулгаалаа аваа явчихна. Тий, амар. Тэгээ танихгүйгэнтэй бас юм ярьж болохгүй гэж хэлсэн тий бөрөө. Тий. Чамд бүр гар утс үт юм уу? Байдаг. Тавлид байгаа. Тавлид тэр нь яа. Ингэдэг юм уу? Үгүй одоо энэ тавли дүстэй олон хідэн сантиметр л. Чи тэрэн дээр юу хийтий? Хичээний даалгавар хийдэг. Нөгөө ингэдэг юм уу? компьютер бишээ. Компьютер. Компьютер биш юм уу? Үгүй зүгээр таблет маа. Үгүй ингэдэг юм чи юу? Компьютер. Компьютер юм уу? Компьютер юм байна. Хоёлаа шинэ үг мэдээд авлаа шүү дээ. Тий. Ингэдэг юм юу гэдэг вэ бөрөө? Компьютер тий. Ингэдэг юмыг таблет ингэдэг юм. Ингээд таблет. Гэхдээ наа. Тэр таблет дээр чи удаа үзэн штий. Одоо миний нүд ингээд нүгээрээ хөхөрцөн байгааз. Тий. Удаан тэрийг үзээд нөгөө компьютерыг чи удаа ингээд зурагт удаа үзээд исэн чинь миний бүр нүд хорсоо заяа. Би бүр нүдээ бүр ингээд нухаад бүр ингээдсэн чи эндээс нь ингээд нуух гараад өвдөд. Одоо би ингээд гэрэл рүү харах ингээд нүд маань өвддөг болцсон. Тийм үү? Тий. Миний нүдийг бас халтаа. За миний нүдээр энэ бас хөхөрцөн байгаад би өчтөр шин унтаагүй тоглоом тоглолцсон. Тийм үү? Муу, бүр муу хүүхэд. Одоо амар нойр хүрээд нүд өвдөд байна. Муу хүүхэд байгааз? Тий. Манай буйнс тэгдэггүй тий. Тэгдэггүй бол жоохон идүндит хичээний даалгавар хийгээд хийдий.
Би бол магаш 8 цаг гэсэн. Тэгээ бол би 8:30 давтландаа явд. Юуны давталд явдیں۔ Найзаа? Бол би 34 анги говь. Даалгавар хийх гоё юм уу хаяа? Гоё. Гоё юу? Би газ хийжтэй. Гэс. Фу гэж хийчихв. Тий. Надад даалгавар их муухай байдгүй. Уулын даалгавар хийхээ хичээсээ сумна. Ти бороо цай хэл буянта. Бөө. За. Та хичээл хийгээд байхвал бүү том болно шүү. Тийш тий. Би эндээс том болно гэж үү? Тий. Тэгээд бас ухаантай болно тий. Ухаантай ажил хийгээд байхвал мөнгө их болно. Мөнгө. Тэгээ ажлаа юм хүссэн зүйл авсан ч болно. Чи дүүгээрээ дуу заалгах юм уу? Олон заалгдаг дөө, олон хэцүү дуу байгаа дөө би дуулж чадахгүй байсан. Ямар дуу тэр нь сонсъё л доо. Мэдхгүй. Чи заалгасан гэв үстий. Олон би сүнжээ надад хэлсэн багта. Олон хоёр дүү үгүй. Манай дүү маань нөгөө дараа дуулж өгөн гэсэн надад зааж өгөн гэсэн. Тэгвэл дүү чи шүлэг зааж өгсөн үү? Шүлгүү надад зааж өгөхгүй л байгаа. Чи цэцэрлэгтээ шүлэг сураагүй юу? Би цэцэрлэгэндээ явдаггүй шүү дээ. Олон жоохон байхын би шүлэг дуулдаг гэсэн. Олон сонин дуулаад гэсэн. Тэгээд сургуульд ороод том ага болоод хичээлээ хийдэг болсон юм байна мөн үү? Би олон 5-аш явдаг. Онц юм биш чи тэгвэл ийм хүн юм биш үү? Онц. Би бол хэдэн 4 удаа 5 явсан. Яа, дэвтрээрээ дөрөв тавшаатай мэн тий? Онц урлагтай юм бэ. За, одоо чи гэртээ даалгавар хийх үү? Магаш би шатид бодрол хий. Шатрын бодрол. Ингээ шатраанга бодоо суух юм уу? Бодоо сайн нүүж байгаа шууд хийж авахгүй манай ээж маа уйлдаг гэсэн. Тийм үү? Тэгээ ингээ бодоо суух юм уу? Шатраа бодоол. Бодоо нөхөө яаж мадалдаг эсвэл ямар чамаагүй бодоо авч ичиж болно. Найзаа бод гэж юу вэ? Бодоо? Тий? Тэг мө тэмээ бис ноён. Бирс ноён бод гэж юу? Олон хамгийн өчтэй бис. Мадлан гэж юу гэсэн үг юм? Мадлан гэхээр ялцсан гэсэн. Ялахын тулд яах хэрэгтэй вэ? Ялахын тулд гараа байна. Гараа барина. Ингээд үү? Эли би үгүй та. Ингээд байна. Чи дараа завтай өдрөө орж ирээд битээрт гоё шатар зааж өгөөрэй зөө юу? За би олон сонгочтой шатар гүзэг олоодох юм. Үцэгээ олчих тэгээд ороод ирээрэй за. За ирж маш гоё сонирхолтой ярилцсанд баярлалаа найзаа. За тэгээ чи өөрийнхөө хүсэл мөрөөдлийг биелүүлээд урд нь том болоод энэ морой унаад тавьгаарай заа юу? за ол би сууна. За заавал сураарай. За Амал. Ажилт. За баяртай найзаа. За баяртай. Баяртай. Чи ястаа гоё хөөрхөн ярьдаг хүүхэд юм аа. Халуун хоолцоотой болгоомжтой харьцаж дүнраач мөн түлэгдэхээс үргэлж сэргийлж байгаарай. Тогны ил задгай утас урцгагч залгуур зэрэгтэй болгоомжтой харьцаж эдгээр зүйлсийг бяцхан дүнраасаа хол байлгаарай. Өнөөдөр бүгдээрээ өрөөнд тагтаа орж ирлээ гэдэг дуу сурнаа. Манай инжир мэдгүй энэ дууг? Мэдгүй. Өмнө нь нэрийг сонсч байсан уу? Үгүй ах те. Би энийг чи бүр бага ангидаа сурж исэн гэхээр чи одоо бараг 10 гаруй жилийн өмнө гэсэн үг шүү дээ. Тэгэхээр бас нэлээд хуучны дуу байх гэдэг тийм ээ. За эхлээд бүгдээрээ дууга бүтнээр нь сонсож үзье.
За одоо тэгвэл бүгдээрээ өнөөдрийн сурах дууныхаа үгийг цээжлээ. Өрөөний салхивч нээлттэй байлаа. Өрөөний салхивч нээлттэй байлаа. Өглөөний агаар сэнгэнэн орлоо. Өглөөний агаар сэнгэнэн орлоо. Шинхэн дууны санаа төрлөө. Шинхэн дууны санаа төрлөө. Ширээн дээрээ цаас дэлгэлээ. Ширээн дээрээ цаас дэлгэлээ. За одоо 2 дугаар адаг. Инх тайван гэж гарчиг тавилаа. Инх тайван гэж гарчиг тавилаа. Эхний мөрийг нь үүсгэн бичлээ. Эхний мөрийг нь үүсгэн бичлээ. Сүр сар хийх чимээ гарлаа. Сүр сар хийх чимээ гарлаа. Сандран харвал тагтаа байлаа. Сандран харвал тагтаа байлаа. 3 дугаар бадаг. Үзэгнээс өөр зэвсэггүй намайг. Үзэгнээс өөр зэвсэггүй намайг. Үнэндээ тэр мэдсэн бололтой. Үнэндээ тэр мэдсэн бололтой. Үннээс өөр санаагүй надаас. Үннээс өөр санаагүй надаас. Үргэж айлгүй ирсэн бололтой. Үргэж айлгүй ирсэн бололтой. За 4 дугаар адаг. Аялгууд дууны өргөөг минь. Аялгууд дууны өргөөг минь. Амгалан инхийн өргөө болгоорой. Амгалан инхийн өргөө болгоорой. Энхэн дэлхийг минь тагтаа минь. Энхэн дэлхийг минь тагтаа минь. Инх тайвны өргөө болгоорой. Инх тайвны өргөө болгоорой. За ингээд ийм 4 бадагтай дуу байна. За одоо хинжрээ хоёлаа дууга аялаад нэг үзгөө. Тэгье. За. Өрөөний салхивч нээлттэй байлаа. Өглөөний агаар сэнгэн орлоо. Шинхэн дууны санаа төрлөө. Ширээн дээрээ цаас дэлгэлээ. Инх тайван гэж гарчиг тавилаа. Эхний мөрийн үүсгэн бичлээ. Сүр сар хийх чимээ гарлаа. Сандран харвал тагтаа байлаа. Үзэгнээс өөр зэвсэггүй намайг. Үнэндээ тэр мэдсэн бололтой. Үннээс өөр санаагүй надаас. Үргэж айлгүй ирсэн бололтой. Аялгууд дууны өргөөг минь. Амгалан инхийн өргөө болгоорой. Энхэн дэлхийг тагтаа минь. Инх тайвны өргөө болгоорой. Ийм дуу байна да, имжир минь. Сурах нь үгүй юу? Гэхдээ ярьж байгаа сайн сурах хэрэгтэй юм шиг байна. Студид арай сурж амжихгүй мэн үү? За, тэгвэл гэртээ арих замдаа сайн сонсоод яваарай заяа. За. За, үзэгч хүүхдүүд минь ч гэсэндээ сүүлийн удаа дуугаа дахиад нэг давтаж сонсоод өнөөдрийн нэвтрүүлгээ өндөрлүүлье.
халуун хаалцаатай болгоомжтой харьцаж дүнраач мөн түлэгдэхээс үргэлж сэргийлж байгаарай. Тогны ил задгай утас урцгагч залгуур зэрэгтэй болгоомжтой харьцаж эдгээр зүйлсийг бяцхан дүнраасаа хол байлгаарай. Эрт цагт нэгэн морь дандаа ганцаараа уйдас сууснаас хань олж авъя гэж шийдээд замаар явж байж гинэ. Тэгтэл нэгэн хонь дайралтаж мориноос ийхүү асуужээ. Мэрэмэрээс чи хайш явж байгаа. Тэртэй хууланд гарч идэслээ. Сахлах бэлчээртэй сайхан устай газар байгаа юм. Чи надтай хамт явах уу? Багтах юу ах уу дээ? Гэж хонь дуртай зөвшөөрч хоёулаа цааш явж гин. Тэгтэл замд нь нэгэн дахиад тааралдаж гин. Хоёр юу хийж ийж байгаа? Тэртэй ууландаа гаж ижлэгчих гэж явна. Чи бид хоёртай хамт явахгүй юу? Гисэнд дахиад дуртай зөвшөөрч гуруулаа болоод цааш явв гинэ. Тэр оройдоо ууланд гарч ногооны шимтээ гидэж, усны тунгалгыг ууж, сэргэлэн агаарт цингэн, эвдээ найртай сайхан л байж гин. Тэгтэл тэднийг чон мэдээд барьж идэхээр мярааж гин. Гэхдээ тэр гурвыг бие биесээ салахгүй хамт явдаг болохоор нэг хашир чон Энэ гурыг нэг усаар идэх гэж дайраад юу хийх вэ? Ганцаар нь идэ. тэгээд чон тэр гурав руу ойртоод Хэн мороо бид дахиад тоо хоёрыг идэх гэж хүсэхгүй байна. Харин хоноо өгөөлгөөч. Заавал хонд байдаг нь юу юм бэ? Намайг иглээд идэж би эдний хамгийн хөвшин нь байхгүй юу да. Дараа энэ хоёрыг идэн байгаа да. гисэнд чон морийг ийм үг хэлнэ гэж огт санаагүй болохоор сандарч яаж чадалгүй хийл гүлэлзэж байтал гинт тангарцгаж гин. Өнхрөн унсан өнөөх чоныг хонь гүйхээрээ очоод мөргөөд авч. Эгээтэл сүл бүчгсэнгүй гин. Дахиач бас тархин дээр нь үсэрч гараад арайлуудыг нь сог тоншчихсангүй гин. Ингэж тэр чон арай чамаа ам гарч аахилж уугалсан амтан Тийм аимшигтай амттай юу? Дайрсаж байгаагүй. Нэгэн дотор манартал тэлсгэд нөгөө нь илэг бөөр нэвтэртэл сүлбөв. Бас нэг нь яс янгтал царлаж хатгалаа. Арай л гэж аим гарч ирлээ. Та нарын хинч гисэн тэдэнд бүү ойртоорой. Үүнээс хойш морь, хонь, дахиа гурав айхыг мэдгүй амар сайхан амьдрах болжээ.